байцгаана өрхөмөд үзэгчдээ эх орон телевизийн авралын шүхэр нэвтрүүлгийн удаагийн дугаар нар хажид сүмээс та бүхэнд өргөд бэлэн болсон. Ингээд сүмийг үүсгэн байгуулагч Мэндэ Иргаас өргөцсөн байгаа. Та сайхан шинэлөө. Сайхан шинэлээ. Та бүгд сайхан шинэлөө. Сайхан шинэлээ. За цагаан сарын одоо өнгөрөнгөт хүмүүс засал ном хийлгэж эхэлдэг. Ер нь энэ засал ном ер нь одоо ямар учир шалтгаантай хүмүүс ер нь яагаад засал ном хийлгэдэг юм бэ? Заслагдж ер нь бас яг юу хэлдэг юм? Олон янз байдаг л да. Зан бэлгэдэл байдаг. Мөн арга домын засал гэж би зан бэлгэдэл нь болохоор дээж өрөхөөс тэргүүлээд ингээд хүмүүстэй ч юм уу тэр зан бэлгэдлийн одоо зан үлийн бэлгэдлүүд байдаг. Арга чарга буюу одоо нэг ус сэргийг тулгаж зутгах, давс бодлох гэдэг шиг тийм арга домууд байдаг. Засал гүрэн гэвэл өөрөө энэтрээс арай ангид билээ гүнзгий бурхны шашнаас одоо засал гүрмийн тийм өөрийн тийм сүмбэн судруудтай ийм учраас энэ зурхайтай холбогдож хийдэг. Зурхайтай холбогдно гэдэг нь болохоор энэ одоо бидний од гарагийн хөдөлгөөн энэ бэлгийн тоол, аргын тоолын ирэхээр жилийн тэр уурах, жил гарах энтерт бол хүмүүст одоо сайн эерийг мөн сөрөг нөлөөд байнга үзүүлж идэг. Хоосон чанарыг онох гэж байдаг бурхны шашин. Хоосон чанарыг оно гэдэг нь бүр их дээд түвшинд очиод ямар ч зүйлд одоо үл хамаарах нүгэлдэж тэр хоосон чанарын онсон тийм хүнээс бусд нь тийм хүмүүсийн тамарахгүй. Тийм бусд нь бүгдийн засал бурхан шалтгаанд бол одоо өртөж яадаг эерэг сөрөг нөлөөнд. Тэгэхээр тэр сөрөг нөлөөнүүдийг аль болохоор багасгах эерэг нөлөөнд нь бол дэм болох үеднээс энэ засал гүрэм гэж гарсан юм аа. Бурханаас үндсэжтэй бурханаас ааших одоо лам гигээд нарын тэр засал гүрэм их олонтой номлож ирсэн. Энэ бурханы шишинд бол засал гүрэм гэдэг нь бол одоо зурхайтай холбоотой 12 жил арах жил өөрчлөх болгоно 12 жил дандаа энэ эерэг сөрөг нөлөөнд байнга урж яадаг. Жишээлбэл одоо 12 жилийн заслаас одоо хүн болгоно засал өөр тусдаа ерөнхийдөө жигд боловч тусгаал бас 4 жилдээ хүмүүс тухай жил дээр энэ зурхаан 17 ширүүн гэж үүдэг. Тэрнээсэнд нь ихэнх нь өртөж яадаг. Ийм учраас энийг голлон засдаг юм. Жишээлбэл энэ гал бичин жилдээ бол жил орж байгаа мэчин жил. Харш жил болох барс жил. Тэ. Мөн дунд харш болох гахаа, адаг харш могоо жилтэнгүүд л энэ дөрөв жил онцгойлон засалтай юм. Яагаад гэвэл харш жилийн засал, жил орсны засал, суудлын засал, суулдын махбодын заслуудаас гадна минг голлох, наш төрсөн, за тэгээд хатуу гариг хэрэгшээх гихчлэнгээр нэлээд олон сөрөг нөлөөнд гардаг. Энийг бол тэр засал хийдэг хүмүүс нь мэрэгжлийн одоо сүм хийд, энэ дээр дадсан тэр арга бүтээл чок гэж байдаг тэр заслын номнууд нь олон номнуудаас хийж тэрийг хийж сурсан байн хийдэг ийм газраас хийвэл их зохистой байдаг. Тэр нь үр дүн гардаг. Яха хүн бол нэг залуу насныхаа хиймрээр нэг 30-35 хүртэл өөрийнхөө хиймрээр голд явцдаг. Ихэнх өөрийнхөө хиймэр дундаа. Тий. Тэгээд 40-оос гараад 50 төгөөд ирэх ялангуяа 50-аас хойш 55-аас хойш бол зохион шалтгаанд их өртдөг. Тэрийг аль болохоор хөнгөлөх, зөөлөх, өөхөх байсан бол өвдөд өнгөрөх жишээтэй, хүнд өвдөх бол арайгайгүй болох жишээтэй, өвдөх байсан бол өвдөхгүйгээр ожил ус бүтэхгүй байлаа гэхэд зарим нь бүтээд, зарим нь хойшлох юм. Ийм нөлөөнүүдийг ингэж орлон засал гүрэм гэж гарсан юм аа. Энийг бол манайх бол сүм бол их онцгойлон анхаарч анх үүсгэн байгуулсан жилээсээ л эхлээд энэ засал гүрмийг бид нар манай сүм онцгойлон хийдэг. Энэ засал гүрэм зүгээр нэг үсэндч бол миний өөрийн багш дээчээс уламжилж авсан аман гигэнээс нь айлцсан нууц айлтгууд энэ номонд энэ их сайн байдаг гэсэн тийм тусгай аман айлтгуудаас үндэсж бидний заслын төврүүдийг гаргаад засал дээр энэ онцгой анхаарч манай сүм хийдэг хэвээр. Жишээлбэл одоо их одоо харьж баржилттай хүн энэ жилийн хувьд ямар ном уншвал зөвхөлтэй. Тий ойлгоо баржилттай улсууд энэ жил харш жил болсон. Мэдээ дүнсрийн харш хийлгэн баржилттай улсууд нь бол тухайн 55 ч юм уу дүнсрийн засал гэж. Дүнсрийн 7-гийн харшийн засал хийлгэн. Хатуу гариг иргэшээж байгаа. Араах гэд хоёрын нэг нь иргэшээсэн байдаг. Мөн зарим минь голсон байдаг энэ дээр. Зарим нь махбодын хатууд харш суудаг. За тэгээд юуны нэг өнцөг суудлуудын харшууд өвчлэн гарч болдсон шүү. За тэгээд энэний судлаалаад юу өсвөлээр
хамгийн түрүүнд л одоо үүс юм бүтлгүүтэй эхэлдэг. Тэгэл өвдөх, хил аман төртөх, гарц гайд нүүрлэх энэ хичлэнгэр байдаг. Тэгэхээр энэ нь бол дандаа 100% тийм гэсэн үг биш л дээ. Тухайн хүний эсэг өөрхөн буян хийсэн буян өөрийнх нь сэтгэлийн хүч, итгэл сүжигээс нь хамаарал янз бүр тусгай ойлгомжтой. Тэгэхээр энэ саяхан энэс гадна бас олон заслууд бий. Тэгээд энэ 6 заслаас гадна тухайн жилдээ хүн хил ам их нүүрлэнтхий байх нь, ажил үйлс нь хиймэр нь ямар байх нь, чулуун ямар байх нь гэж үзэн шүү дээ. Амны дундаа бол маш одоо олон янз өөр байх нь. Жишээлбэл чулуун тухайн манай зурхаач нар одоо Монголын толгой зурхаач нар бол гаргасан чулууны зурлага шүү дээ. Бид нар тэрийг их үндэслэдэг. Тэгэхээр зарим амны чулуу, хиймрийн чулуу, эртний чулуу гэж явдаг шүү дээ. Бид нар харуулсан байна уу, ихэн цагаарсан байна уу гэдэг энэ дээр чулуутай холбоотой заслууд бас гарна. Тэр амны. Ер нь хүн бол ингээд нэг зарим жил ингээд нэлээд хэдэн жил гайгүй яваа, зарим жил ингээд урууддаг. Энэ интернетэнд дарагддаг гэж тийм ээ. Өсөх хуурах юм. Эдгэрхэн бүгдээрээ нь холбоотой энийг хийдэг. Тэгээд энэ 6 заслаас гадна бол сая миний хэлдэгчлэн тусгай заслууд нь бас тухай жилдээ анхаарч байгаа заслууд байдаг. Тэрийг нь цаг тухай үед нь хийлгэл зохилтой байдаг. Ямар төвшний мэдлэг боловсралтай гэсгүүнээр ламнаар ирнэ хийд юм бэ? Ер нь ямар одоо хүмүүс? Тийм, бурхны шашны боловсралтай хүмүүс хэрэгтэй. Бурхны шашны үүднээс хийж байгаа учраас ямар ч байсан шашны боловсралыг дүүргэсэн. Тэр засал хийж байгаа чинь бурхны үүднээс арга бүтээл буюу чог тэрний жамлыг үндэслэж хийдэг. Тэрүүндээ мэрэгсэн байх хэрэгтэй. Ухаан одоо лонгийн 46 засал байдаг юм л да. Их олон юм. Тэрийг хийхин тулд лон бадамжны зүрх тэрийн 13 бумаар бүтээсэн байдаг. 13 гэдэг сая 300 мянга. Тэгжээ тэр хүмүүс засал гаргаж шээ. Өөрөөр хэлбэл юу хэлэх гэж байгааг бол ням бяцлалаа хийсэн, тэр засал дээрээ даатсан, олон удаа хийсэн, өөрийгөө хамгаалттай хүний имийг бас тэгэж ажлыг бүтээж чадах тийм боломжийн мөн хаана хийлгэл зохистой гэвэл өөрөөр хэлээ. Засал маш олон төрлийн зай хэрэглэгдэхэн ордны. Тэр юмнуудын гүйцээсэн тэрийг бол ихэвчлэн зарим үед орон гэрийн банаа харагдахгүй газрын тэр гэж гаргаж хайдаг, хол хайдаг. Тэгэхээр сүм хийд дээр хийх хэрэгтэй байдаг. Сүм хийд чинь бурхан шүтэн мөн хорл ном, бурханы тэр ховргууд, шавнар тэдний олон удыг унсан арга бүтээлүүд олон удаа уншиж тарин номог бясалгасан газар, сувраг, хөр тэргүүтэй ийм бүгд зүйлэн зогтолсон газар бол адистед тэр засал бол засал болох чанар нь бүрдсэн байвал их сайн байдаг юм да. Яагаад тэр нь 15 дөрөв багтааж хийлдэг юм? 15 багтааж хийлдэг нь бурхан багшийн ид шийдтийг үзүүлсэн тэрсүүдийг намгтгсан их дүүцэн 15 хоног болж байгаа. Энэ 15 хоног дээр бол бурханы шашинтангууд бол их дүүцэн өдрүүд үе цаг их чанартай бол тэр буян хийвэлж арвждаг ийм өдрүүд учраас энэ 15-нд багтааж хийлгье гэж их голчилдаг юм. Ер нь бол аргын тал дээр 6 сарын 22, 12 сарын 22-аас нар буцах хэрэгтэй холбогдоод 6 сарын 22-аас дараа жилийн уур амьсгал орж эхэлдэг. Нөлөө орж. Тэгэхээр заслыг зарим дээр үед бол багш нар айлж ирсэн 12 сарын 22-наас цагаан сарын өмнө хооронд хийлгэж болдго юм аа гэжсэн. Амаа 15 хоногт хийж болно бас. Хэрэв 15 хоногт багтаагаагүй бол амжаагүй тохиол биш тийм. Тийм 23 сард багтаачих хэрэгтэй. За харин 3 сард багтаагүй гэхэд ер нь за одоо багтаагүй чи хийлгээд яах вэ гэж явж болохгүй л дээ. Саяын хилдэг 4 жилдэн бол юу ч болоо л. Ер нь хийлэгч. Ороо ицэн ч гэсэн оргуугаас дээр үйдэхтэй адилхан хийлгсэн байна. Төрөнийг марчиж тэр зай хэрэглэхтэн гэж ордог гэсэн шүү дээ. Энэ ертөнцийн орчинд 3 их агуу их санаж орсгоо санаа тогтч хүчтэй зүйл байдгийг. Тэрийн нэг нь тэр зай бодисын хүч. Бодисын хүч гэдэг нь бол одоо жишээлбэл олон төмөн бодисыг хийгээл одоо ингээд шинжлэх ухаанд ашиглаад байна шүү дээ. Чи маш олон бодис орж хийж байгаа. Энэ бодисын хүч санаанд багтчих үг гэж байгаа. Маш их гарна хүч нь. Ундаг дугуйгаас эхлэл гариг хоорондын хөлөөхөрт хийж байгаа ч тэр бодисын хүчээр түүнтэй адилхан тэр
засал номонд тэр олон тэр чулуу, нүү үрсэн тэр чинь дандаа мэдээл хадгалж яадаг хүмүүсийг тэр янз бүрийн тэр муу аднанд хий бод хүчүүдийг тэр хөөж явуулдаг, зайлуулдаг, хаадаг юм. Тэр бурхны шашинтангууд одоо арга оншороо одоо тэрийг тодруулаад тэнд оруулсан байдгийн шүү. Нэг хоёрдугаар нь тарины хүч. Тэр тарин яагаад уншаад гэдэг бол заавал лам хоорхон тарин унших юм биш ээ. Энгийн сэсгтэн бол өөрсөө ч итгэл сүжигтэй байх хэрэгтэй. Итгэл сүжиг чин байх тусмал тэр хүн илүү ач тус адисэд нь баттай харшдаг. Тэр тарины хүч, бурхны тарины хүч. Тарин гэдэг нь ямар учраас гэвэл бурхны тэр өөрөө би хэдэн галуу галчин хэдэн олон төрөлдөө би бурхны хутгийг болоход энэ хураасан баяна бүр бурхан гэж болсондоо энэ өөрхийн хүч, сэтгэл, адисэтийн хүчийг тарин чингээс энийг уншижсэн хүнд бол би тусна гэсэн тангарагтай учраас тэр тарины хүч маш хүчтэй гэж бас санаанд орших их хүч гаргадаг гэж. Гуравдугаарт нь бурхны үйлс пэрнэлээ бол бас санаанд оршихгүй их хүчтэй гэж. Ийм гурван хүчийг онцлдог юм. Дөрөнд нь нэмж хэлэхэд бол ийм. Тэгээд энэ юмтрийг үнслээд ер нь энэ засал ном гэдэг гарсан юм шүү. Үнэсгэлтэй. Тэгэхээр одоо энгийн одоо зөвхөн олон ч гэсэн хаач явсан газараа бол тарин уншиж явах юм бол тэр одоо иж хідэн өөрт нь одоо үргэлжил одоо өөртөө шингэж байна гэж ойлгож болох болно. Хүн өөрөө голох хэрэггүй. Өөрийнх нь мигний бурхан, өөрийнх нь заяаны бурхтынхын тариныг хинч уншиж болно. Заавал жан лүм бангийн эрхийн авах тарин гэж би тустай. Хинч уншиж болох тарин дархийг маань бурхан машин тарин манал тэргүүтэ таринд өөр уншиж явах нь бол ялангуяа эрхээр унших бүр их сайн байдаг. Унших тэр адис тэд нь өөрийнх нь тэр аврал нь болж байдаг. Тэнд юу хамаарах вэ? Өөрийнх нь сэтгэл, өөрийнх нь сүжиг их хамаардаг. Сүжиг хүмүүс янз бүр одоо мохор завхаргаад янз бүр ярьдаг. Тэр биш юм шүү. Сүжигтэй. Альва юмны чинь аврал сүжигдэр тогтдгийн шүү. Тэгээд тэр багш ном бурхан өдрөө ялгалгүй гэж үзээд бас тэгээд тэр тарин ном өөрийнх нь тухайд уншиж болно. Үр хөвгтүүд ач зээнийхэн төлөөж уншиж байгаа. Хий санаа зовж явахад ахын оронд эрхээ эргүүлээ тарин ном уншиж явах нь буян хураана. Адис эдэн оршин аврал нь багтдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол заавал өөргөө болох хэрэггүй уншиж яах хэрэгтэй юм шүү. Монголд бас нэлээдгүй одоо олон сүмээд дугны газрууд бий. Эндээс бас яагаад би өнөөдөр нарajid сүмийг одоо онцолж байгаа юм гэхээр нарajid сүм маань Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж сүмүүдээс засаллыг бол одоо ингэж нэлээд голлож хийдэг ийм газар шүү дээ тийм ээ. Тэгээд энэ нарajid сүм манаас яг хэдэн онд байгуулагдав? Хэднээс ер нь яг одоо энэ заслам ажил хийж эхэлсэн юм бэ? Би өөрөө 80 оноос бурхны номд багш шиварууд үзсэн. 82 онд шашин их сургуульд орсон. Тэгээ 87 онд төгссөн. 87 оноос 91 он хүртэл хорлын лон туслах голч одоо хүний нэгдсийн дараа боловсрол чимд орч тэрийн ажлуудыг хийжсэн. 91 онд би энэ сүмийг анх үүсэн байгуулахаар ирсэн. Нэг 2 гэртээ 91 онд анд анх газар аваад иржсэн. Тэрнээс хойш одоо 25 6 жил болчихсон. Манай багш дээдсээс ангийн мөн тэр гондог хэдэж багш нар залж нэлээд хэд удаа сургалт явуулж ирсэн. Нэг 20-30 хүн байнгын нийт ирсэн орсонтой бол манай хүн 100 гаруй хүн болсон байх. Ер нь орсонтой нийлээд олон удаа сургалт явсан. Одоо хорж байгаа тэр шав хандман нар бол хамгийн дээдл нь ихэд 25 6 жил болсон. Дунд нь 10 хэдэн жил болсон. Хамгийн бага нь ихэл 5 6 жил болсон. Энэ хүмүүсийг бэлтгэж энэ хүний нүцийг бэлтгэхэд маш их хүч хөдөлмөр гардаг. Энэ бол зөвхөн энгийн ажилчид биш. Тусгай юмсууд байдаг. Тэгээ эрх ашиг нь бол дандаа ишдэн үндэстэй багш нараас залж авдаг. Ялангуяа хамт лүүжингийн чиглэл тэр эхийн дамжлагын ёсыг тэр улааны ёсыг бол манайх бол байн хийдэг. Бясал бол ингээд хаврад 100 тэр цагийн тухайн тэр лүүжингүүдийг байн уншиж яадаг. Хүмүүсийг бид нар байн боловсруулдаг. Ингэж чинь амтны тусыг бүтээнэ. Ер нь айл нэг жиддээ нэг далаа гахгуулаад нэг одоо өөртөө байгаа ном төглөө уншуулсан байхад тэр айлын нэг тэр жилийнхэн сүл тиймэр бол одоо сэргээд тэр жилдээ улаагаа авчих уу. Тэг ер нь тэр жил дээд шимдэж авчиж болно. Ер нь бол энэ засал өрм яг тийм эм уухтай адилхан ийм банк тогтмол байж явах тусмал сайн байдаг. Айл нь өөрийн шүтэнтэй барагтай. Тэр айл чинь өөр хөөхд дүр ачин зээнэртэй цаашаа олон жил гэдэг бурхантай байх хэрэгтэй. Сүүлийн үед нэг ажиглаад байхад айлын нэг бурхан номыг гайтуулах.
тэгээд тэрийг одоо тэр чинд харшилж яа тэр гэх юм ярих юм. Хүн өөрийнхөө чадах чинээгээр шүлэд дахиж ивэл тэр бол гайд хүйс болоод байх юм биш шүү дээ. Асуудал. Тэд хөлсөнд байгаа нэлээд гардаг шүү дээ. Танад нэг тийм ном байна. Чинь болохгүй чинь танад буруу ном байна гэж танад тагинд нэг хадгалж уучлахгүй тийшээ нэг одоо юу гэдэг шүм хийдтэй байж шуургандаа тийм л болдог шүү дээ. Тохиолдсон. Тэрийг бол тэгдэг юм. Болон алтан гэрэл юм уу тэр жадан метр судраа нэг салхиоруулаад толгой үсгийн зөв харуу барилуулаад нэг жилдээ нэг уншуулчихад яхад тэр бол айл буйнаа л өгнө шүү дээ. Тэгэхээр тийм хамгийн нандин тиймнүүдийн гайтуулаад байна гэдэг нь айл бол уруу дотороодох нэг шинж. Бурхны аврал нь бол одоо хоёртай байна гэсэн үг шүү дээ. Өвлийн хүүтэн нүцгэн шуургатай талд ганц хамстай яваад яах вэ? Тэгэхээр их дахт ихтэй байх л хэрэгтэй болно. Тэрүүнтэй адилхан буян ном гэдэг чинь өөрийгөө хоёрлж явах хэрэгтэй, бусдыгаа хамгаалж явах хэрэгтэй. Бидэнд нүдэнд үзэгдэхгүй далдын нөлөө хүчит маш их байдаг. Энэ бүгдээс өөрийгөө хамгаалж буян тэр юу хамгаалах вэ? Буян хурааж ээж нь хамгаална. Нүглээ багасгах хэрэгтэй. Нүглийг аль болохоор хийхгүй байх. Хийчихвэл тэрийг гимшиж намжилж байх. Дахиж гаргахгүй байх. А буяныг бол нарийн багаас нь өөрхийн чадаа шинээр бүтээж ивэл тэр бол их юм дээд юм да. Тусгай заслах гэхээр яг ямар заслыг хэлэх вэ? Тусгай заслах гэхээр зурхаан заслаас гадна үүс бүтээхэд яах вэ гэж байна. Энийн ажил ингээ бүтэхгүй нь би яагаад вэ гэхээр тэрийг тусгай засал хийх хэрэгтэй байна. Зөв ажил бүтээ үүс бүтээх. Тий. Энд ийм юмнууд тэд уншаад, иймийг энд уншаад, ийм гөрөмөл заслах гэдэг нь бол тэр нь шоо буулгах юм тийм ээ. Мэрэг төлөй тавиад мөн тэр хүнийхээ зурхаан өнгө ягуурыг харьцаж холбож хийлгэл тэр нь үрдэг. Тэр нь бол бүр тусна юм шүү. Тусгай бүр. Тий, бүр туссан амжилт засал. Хил аманд өртлөө одоо үүс харин хүмүүс нь одоо нэг ажил бүтэхгүй байх яа тавиад нэг ажил орохсон чинь болж өгдөг гэж хүмүүс ярьцгаа. Тий. Тэгээд тэр тусгай заслд тэр үүс мүсэг бүтэхгүй байх тэгж яагаад нь тусгай засал хийх нь бол арай илүү үйдэг. Ер нь бурхны ном бол шүү дээ бүгдэнд нь л адилхан хол ойршгүй бүгд л нэг нарны гэршил тусчаад байна. Хэдий тийм бол ялгамжтай бүр ялгамжтай яг ийм юмд энийг уншина гэсэн сутар тэрэн тийм гөрмөд байдгийг. Тэр тусгай бүр гэж байна. Сая 4 жилдэн гэж бас тусгай нь мөн л дээ. Энэ жил анхааруул зохистой. Анхааруул зохистой. Зурхаагаас гадна цаашаа тусгай засал гэдэг энэ засал бол ийм. Тэр хэн унших вэ? Хизээ унших вэ? Яаж унших вэ гэдэг нь бас өөр. Тий. Хизээ цаг хугацаа хэрэгтэй бол тэр чинь хаана унших вэ гэдэг нь хэрэгтэй. Гэрт нь унших уу, сүм хийдээр унших уу? Бүр хээр унших чинь нунууд байдаг, заслууд байдаг. Тэрийг одоо тухайн хүмүүс өөрсдөө ирж уусч үжил мэднэ сте. Тийм мэрэгжлийн тухайн үзлэгч нар юм уу тийм гөрөн буулгадаг улсууд байгаа шүү дээ. Тэр мэднэ. Тэр улсууд нь манайх тэр сүмийнх бол одоо бид нар нэлээд бэлдсэн л дээ. Жил орлоо гэхээр харин ч нөгөө хүндээ ивэлтэй баймаар юм. Тэгэл бичлэлтэй хүн байл бичин жил ажил ирлээ. За өөрийнх нь жил орчлаа. Ажил усны хэмэртэй байг болно бодмоор байхгүй. Гэтэл жил орсон онцгой их засал хийлэгдэх гэхээр нэг тий. Ер нь наач хэцүү бас л миний бодлоор тэгж бодлоо. Тий. Зарим хүн ба штэ ийм байдгийг. Жил дээр жил нь гайгүй. Харшин хүнд, мингэн хүнд. Дунд харш шиштэн хүнд энэ байдгийг. Янз бүр байдаг. Янз бүр. Хүн болгон дээр өөр. Зарим хүн бол одоо ивэ жилтэй хүмүүс нэрхтэн хүн дээр миний жил сайн жил дээр гайгүй байдгийг гэсэн харш дээр хэцүү. Зарим нь харшин хэцүү, жил нь хэцүү гэд янз бүр. Тэр энэ юмнууд чинь заримдаа 4-5-аар давхарлаад ирдэг. Би хэлсэн шүү дээ 19 ухаанд 37 ч гэдэг юм уу 25 ч гэдэг юм уу тэгээд 55 гэл 64 өдөр гэж ингээд давхарлаад ирээ 4-5-аар давхарлаад ирчихдэг. Тэгэхээр нөгөө хүндүүд нь зарим нь 2-3-аар хүрээд ирдэг. Зөв. Зарим хүн жил дээр гайгүй л. Ер нь эрэгтэй хүн бол жил орох юм энэ саяын миний харшуудыг их хвчлэн утгах гад байдаг талтай. Мөн жил дээр. Эмэгтэй хүн бол тэр жил дээрээ юм уу даах гад байдаг талтай. Ачил чичил гэж хоёр байдаг шүү дээ. Ийм юмуд байдаг юм аа. Ийм нарийн байдгийн заслууд. Хүмүүс арай нэрдэг юм. За миний жил орсон юм чинь одоо ямар байх юм бэ гэж бас энэ дээр бас тэгвэл ингэж ойлгох юм. Ямар ч тэр бол маш сайн заслаа хийгээд энэ жилийн үед жил нь орсон бичлэлтэй хүн. Тэгээд бар харш жилтэй. Тий, харш жилтэй. Дунд харш бол гахаамаа. Тэр хүмүүс заавал одоо амжаад заслан байна. Ухаан бар жилтэй хүмүүс нь 2 харамгийн засал чинь бол тусгай засал байдгийн шүү дээ. Бүр 2 харамгийн засал
нийтийн цэслээс одоо яг ич болон зүгээр жанагагийн тэр уншуулнаж нам болно тэр. Гэхдээ тусгай цэслүүд хоёр харамг нь бас тусдаа байдгийн шүү. Яг л хүнд ордог хоёр харамг. Бартаа усад мянга болно, бичтэй усад мянга болно, гахаатай магаатай ч мянга болж байгаа шүү. Тэгмээ тэр нэг энд олон бий. Тэгээ бүгдийг ярих нь одоо анчихгүй шүү дээ. Та түрүү засал дом гэдэг нэг гурван зүйлээс ангилаадсан. Энийг бас хэлж өгч тэг. Засал зан үйл гэдэг нь бол одоо дээж өргөх одоо уул хатандаа гарах одоо тэгэл одоо хадаг мадгаар одоо энэ хүний зан үйл хэлээд наадам хийхнээс манай зан үйл шүү дээ. Сайхан би зан үйл гэдэг. Арга домод биш шүү дээ. Хүүхэд өвлөө гэхээр тоглох зутгадаг ч юм уу ус ширгээд давс мавсан тэргээд галт хийдэг. Энэ чинь арга юу дом арга дом. Засал нь бол эдээс бүр зарим болж байгаа. Бурхантай гэрлүүлээд холбогдуулаад бурхнаас номлосон иш үндэстэй тэр арга бүтээлийн тэрийг мэрэгжлийн гэж хэлий да тий. Одоо тэр яг зин тэргээр нь дадсан улсууд нь зах ёсоор нь хийдийн энэ арга засал гөрөм гэж болж байгаа. Тэр дотроо мөн бас олон янзын заагд засал бий дээ. Энэ бичин жилийн хувьд хүмүүс нүүр мут гэж яриад байгаа тийм ээ. Гэтэл одоо энэ бичин жил маань одоо зүгээр л эд нэрлсэн болохоос хүмүүс нүүр мут гэхэрх муу жил гарлаа гэж яриад байгаа. Энэ дээр та бас өөр барьстай. Тухайн жил чинь тухайн жилийн үед өөр байдаг. Ер нь бол хүн тийм өөр хандлага байдаг. Яг талент харж байгаа усны тусгал тусч байгаа юм шиг. Аливаа хүн ямар юмд яаж хандна харин тийм л байдаг. Ажилдаач тэр, номондооч тэр, гэр бүлдээч тэр, бусдад ч тэр хүн сэтгэлээсээ, үнэн сэтгэлээсээ яаж хандж чинь харин яг л тийм байдаг. Тэгэхээр нэг тийм жилийн нүү тэр нэг сонирч. Тэгэхээр тийм жилдээ өөрөө буян сүжиг, итгэл сүжигээ хичээгээд, буянаа хичээгээд, өөрөө ажилдаа мэрийгээд өөрхөн боловсролыг дэвшлүүлээд хүн өөрөөгөө яаж авч явах нь тэр хүний өөрийнх нь ажил. Энэ дээр харин энэ буян ном бол итгэл сүжиг тэр хүнд нэрмээс сайн тус болдог. Арих таар суух тэргүй тийм үү аль болохоор муу юм а гэл өөрөг олоод ивэл хариу нас нь муул гардаг. Мөн энэ жил ялангуяа тийм явдал мөрийг хичээхгүй саяын хэлдгээр үйл цохилдоо шалтгааныг хийдэг улсууд бол энэ бас хатуулсан бас. Энэ жил. Тий. Тэгэхээр явдал мөр ямар байна, өөрийн итгэл сүжиг ямар байна, сэтгэл ямар байна тэрийг л хичээх хэрэгтэй. Тэгээд түүнээс яг жил буруу гэх юм байхгүй. Энэ жил чинь олон төнтөл байгаа. Их сайхан жил гарч уусан. Шинэ нэгэнд бас их сайхан тунгалаг нараа гарч хүмүүс их бэлгшээлтэй байсан. Яагаад тэгэхээр хүмүүс нэг бичин жил гарлаа гэхээр нөгөө нэг алдарт бичин жилийн зодож юм уу тэр одоо явсаар хүмүүсийн амд амжчихсан юм уу бичин жил гарахаар зод болдог гэсэн тийм ойлголттой бас яваад байсан л та. Тэгэхээр энэ хүмүүс жил цагаан сар болгон сайхан гардаг. Ер нь нарийн цагаан сарын дээр битүүн гэдэг чинь жилийн хамгийн хоосон өдөр шиний хамгийн хар өдөр гэдэг юм лээ. Тэр нь монголчууд одоо нууц тарны аргаар битүүн хоосон өдрийг хамгийн битүүн болгож битүүрч хамгийн хар өдрөнд хамгийн цагаан өдөр болгож буйнаараа. Тэгээ олноо хийсэн буюу үрэгддэг алга болдгоо. Бидний ингэ сайхан болон сайн жил гэсэн бэлэгдэж байгаа бэлэгдэл нь мөн бас нэг тийм орчин үүсгээд хоо нинерэг гэж яриад байдаг шүү дээ. Адилхан тийм орчин үүсээд энэгээрээ болно. Тэгэхээр энэ жил сайхан жил болно, сайн жил болно. Бид нар өөрснөө хичээгэл хэрэгтэй. Ингээд бас та бүхэн ярьцлагын түрээд өндөрдөж байнаас эцэст нь одоо бас Монголынхаа ард түмэнд сүстэй болондоо бас та юу гэж хэлмээр байна. За тийм нийт телевиз үзэгч, их орон телевиз үзэгч болон монголчуудаа жишгтэн олондоо энэ жилдээ ажил үйлсэн бүтэмжтэй эрүүл энх тэгээ буян ном ариун хорааж яваарай. Сайхан жил болно. Бүгдээрээ хичээгээрэй гэж өрөөй дөө. Үзэгч та бүхэндээ авралын шүүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг хүргэлээ. Энэ удаагийнхаа дугаарт бид мөн одоо энэ жилдээ хэлэх заслын тухай гол сэдвийг барьж ярилцлаа. Үзэгч та бүхэн ч гэсэн одоо сая сонсон байх мэнд өргөө маань жилд нь орсон бичлэлтэй хүн дээрэс нь баар моо гахааштай хүмүүсээс энэ жилдээ заавал заслаа хэлгээрээ. Мөн 15-даа бол амжаагүй ч гэсэн аж төрлөөсөө болоод амжаагүй хүмүүс байх юм бол мөн одоо энэ хаврын 3 сарда мөн хаврын 3 сарда амжилтгүй тун одоо гадаад шууд ажилтаа байсан ч юм уу энэ жилдээ батал бол ер нь заавал заслан маягчлууд
одоо үзэгтэй сайхан болох юм байна. Ингээд үзэгчтэй ахындаа авралын шихүүрэг төрүүлэх энэ удаагийн дугаар хүргэлээ. Баяр таа.